За би нэг маш сонирхолтой тоо бодож үзсэн юм аа гэдэг. За ингээд монголчуудын цалин маш бага мөртлөө энэ дэлхийд байхгүй тийм өндөр зээлийн хүүтэй байдаг тухай ийм одоо юу гэдэг баримтын хүрээнд яри гэж одоо бодож байна. За мэдээж муу оюу толгойтой бас холбогдно гэж. Бидний одоо энэ хавдрын эдсээрээ цуглуулж байгаа мөнгө энэ банк санхүүгийн байгууллагуудыг тэжээдэг тухай гэдэг юм уу. Зөв ингэж өнгөцсөн биш. Нэлээд жоохон цар хүрээтэйгээр. За мэдээж монголчууд бол одоо 3.6 сая хүнтэй. Дундад цалин нь бол одоо 2025 оны байдлаар бол 2.4 сая гэж тооцсон байж байгаа. За гэтэл Солонгос бол 52 сая хүнтэй мөртлөө 12-оос 15 сая төгрөгийн одоо орчим цалин авдаг гэж. За Герман бол 84 сая хүнтэй одоо 18-аас 20 сая төгрөгийн цалин буюу одоо 4700 еврогийн одоо цалин авдаг. Ийм хэмжээний. Гэтэл одоо Солонгос ажилтан дунджаар Монгол хүнээс 4-5 дахин одоо орлоготой. За Герман ажилтан бол дунджаар одоо 6-аас 7 дахин одоо өндөр орлоготой байна гэж Монгол хүнээс. За эндээс нэг юм сонирхолтой асуулт гарч ирнэ гэж. Өөрөөр хэлэх юм бол Монгол улс бол маш их баялагтай гэж. Газрын баялаг ихтэй, өдөр маш ихтэй. Баяжмал. За гэтэл баялаг гэдэг бол хүний бүтээмж гэдэг зүйлийг энэ судалгаа гаргаж ирээд байна. Зараад байгаа бол Герман бол нүүрс байхгүй. Солонгос бол алцис байхгүй гэж. Гэтэл хүн ам их мөртлөө одоо юу гэдэг юм маш өндөр цалин иргэдтэй өгөх боломжтой юм байгаад. Эндээс маш олон зүйл гарч ирнэ гэж. Мэдээж одоо Солонгос Герман бол одоо машин үйлдвэрлэдэг гэдэг юм уу, програм хангамжийн үйлдвэрлэл, энэ технологи экспортлдог гэдэг юм. Ийм одоо улс орн. За Монгол бол нүүрс, зис, за хөдрийн баяжмал гэдэг юм. Ингээд экспортлдог. Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр бол газар гэж. Харин Герман Солонгосын хувьд бол эдийн засгийн гол хөдөлгүүр нь хүн байгаад байна. Энэ хоёрын ялгаа нь бол асар том байгаад байна л да. Тэгээд энэ зээлийн хүүгийн талаар ингээд бас авч үзэж байгаа. Монголд хэрэглээний зээлийн жилийн хүү бол ихэвчлэн 15-аас 30% орчим. Одоо богино хугацааны зарим одоо зээл санхүүжилт бол үндсэндээ одоо финтик зээлүүд гэж ярьдаг. За энэ бол сарын 4%-аас дээш хүүтэй байхны тохиолдол бас байдаг. За ингээд харьцуулаад үзэх юм бол Монгол 15-аас 30% одоо жилийн хүүтэй байдаг бол Солонгос 3-аас 8% хүүтэй байдаг. Герман бол 3-аас 7% одоо хүүтэй гэж. За ингээд энийг зээлийн хүүг авчваад цалинтай нь харьцуулаад үзэх юм бол одоо маш сонир. 18 саяын цалин авч байгаа Герман хүн одоо жилийн 5% хүүтэй зээл авч байгаа шээ. Гэтэл одоо Солонгос бол одоо жилийн одоо 3-аас 8% зээл авч байгаа хүмүүс одоо 15 сая төгрөгийн цалин авч байгаа шээ. Дунджаар. Гэтэл монголчууд бол 2.4 сая одоо төгрөгийн дундаж цалин авч байгаа мөртлөө жилийн 20% одоо хүүтэй зээл авч байгаа шээ. Энэ дундажлж байгаа шүү ингээд. Энэ бол одоо үнэхээр одоо бараг хүн төрөлхтөнд байж болохгүй бараг шахуу ийм харьцуулалт гаргаж. Өөрөөр хэлэх юм бол газрын баялаг мөн хүн хоорондын маш том одоо парадокс гэдэг юм нэг сони юм гарч ирж байгаа юм л да. За хүн амны хэмжээ үнэхээр одоо асуудал гэдэг тал дээр бол хүмүүс бас ярьдаг. Зүгээр юу гэдэг юм. Энэ улс орнууд бол хүн ам ихтэй учраас эдийн засгийн хувьд ингэж гэдэг юм. Янз янзын тайлбар тавьж болно.
Гэхдээ Сингапур ч гэсэн одоо 6 сая хүнтэй маш өндөр цалинтай. Норвег байна 5.5 сая хүнтэй. Гэтэл Монгол 3 сая 600 хүнтэй. Гэтэл ийм байдалтай гэж. Маш хол зөрүүнүүдийг ярьж болно гэж. Тэгээ нэг иргэн жилд хэдийн хэмжээний одоо үн цэнийг бүтээж байна гэдэг тийм одоо төвлөрөл гэдэг юм. Ийм зүйлээс бодж үзэх нь чухал санагдаж байна. Тэгээ эдийн засгийн гол хөдөлгүүр бол мөнгө биш байгаад энэ дэр энэ бол хүн байгаад. Тэгээ хүний бүтээмж гэдэг юм уу те. Одоо өөрөөр хэлэх юм бол жинхэнэ одоо эдийн засаг хөгжлийн одоо гарч идэлтэй улс орн бол бүтээмжтэй хүн боловсрол, хувийн өмчийн хамгаалалт, хөрөнгө оруулалт, инновацийн тухай ингээд ийм 5 зүйлийг бол одоо ярьдаг. Монгол хүн дунджаар 2-оос одоо 2.4 саяын цалинтай гэж. Тэгээ энэ бол одоо орон сууцны зээл хэдэн зуун сая, автомашины одоо хэдэн 10 сая, хэрэглээний одоо барааны гэдэг үн одоо өдрөөр ирэх тусам нэмэгдэж идэг ийм одоо инфляц юм савлсан гэдэг юм дээ. Ийм хүн хөдөлмөрөөрөө баяжих биш юу гэдэг одоо өрөөрөө амьдрах тийм тогтолцоог л бий болгоод байдаг гэж одоо манай одоо тогтолцоос харж энэ одоо банк санхүүгийн тогтолцоо гэдэг бол нэг ийм сонин бүтцтэй болцсон гэдэг юм. Ингээд үзэнгүүт яг Монголын банк санхүүгийн байгууллагын эцдүүд нь одоо монгол хүн бол яаж байж таарахгүй байна. Агуулдар гадны ирэх ашигла одоо цугулж харагдаж байгаа гэж тааж. Ядуу улс гэдэг бол мөнгөгүй улсыг хилдэггүй гэдэг ийм зүйл. Харин хөдөлмөрийн үр шимээр одоо иргэд нь бүрэн гүйцэж чаддаг. Ийм улсыг хилнэ л гэж одоо олон улс судлаачид ярьдаг. За өөрөөр хэлэх юм бол оюутлоготой яаж халуурах вэ гэхээр оюутлогоос гарч байгаа баяжмлуудыг шууд одоо ингээд бохироор нь одоо гадагшаа экспортлохгүйгээр дотооддоо ямар нэгэн байдлаар одоо боловсруулах үйлдвэрүүдийг барьж ашиглалтанд оруулах хичнээн хэмжээний одоо ажлын байр нэмэгдэж болох эдийн засаг яаж хэрхэн сэргэх талаар бас ингээд маш богино хугацаанд бодож үзэж байгаа. 13-аас 24 онд бол одоо нийт 8.4 сая тонн орчим зэсийн баяжмал одоо үйлдвэрлэсэн гэж одоо гарч ирж байгаа. 700-аад мянган тонн баяжмал гаргаж байжээ гэж одоо ингээд мэдээллүүдээр явж. За ингээд мэдээж зэсийн үйлдвэрлэл гэдэг юм ингээд дагалдах үйлдвэрлэл барих юм бол мэдээж энэ бол одоо хөдөр баяжмал катодын зэс гэдэг юм уу, зэс утас, кабель, цахилгаан тоног хөрөмж, электрон бүтээгдэхүүн гэдэг ингээд маш олон ийм дамжлаг үе шаттай гэдэг юм. 6-аас 7 шатанд ийм үйлдвэрүүд бий болно. За үүнд зүгээр олон улсууд бас байгаад туршлага харж Чили, Хятад, Казахстан, Замби гэдэг юм уу те, Индонез гэдэг юм олон улсууд байж байгаа. Энэ улсууд туршлага. За мэдээж бага уурын бол 800-аас нэг шууд утгаараа 2500 ажлын байр шууд бий болно. За энэ дээр технологи өндөр байх тусам ажилтны тоо цөөрдөг. Тиймээс оюутлогын хэмжээний одоо баяжмал боловсруулах тийм одоо том хайлуулах үйлдвэр одоо байгуулах юм бол шууд ажлын байр бол одоо 1000-аас 2000, дагалдах үйлчлэг 3000-аас 6000, тээвэр засвар одоо ханган нийлүүлэлт бол ингээд 5000-аас дээш ажлын байр бодит утгаараа бий болно л гэж. Гэхдээ энэ нь бол одоо юу гэдэг 100,000 ажлын байр бий болно гэсэн үг биш гэдэг. Гэхдээ ямар ч байсан эдгээр ажлын байрууд нь одоо Монгол улстай цалин орлогч гэдэг юм энэ одоо зүйлүүд нь шингэж одоо эргэлтэнд орж байгаа. Мөн одоо боловсруулсан бүтээгдэхүүн гадагшаа экспортлох илүү одоо орлого олох ийм боломжтой ч гэдэг юм. Ийм зүйлүүдийг л одоо цаашаа яриад байл зөндөө зүйл байгаа гэж. Ийм. Тэгээд маргааш нэг ийм зүйл болж л зягсаал болно гэж. Тэгээд энд бол иргэдийн эрх шиг л одоо яригч гэж